Өнөөдөр нэг элб үзүүлээд та бүхэн зааж өгөх шийдлээ. 1000 төгрөг байна. Нөгөөдөл нь байна. Би 1000 төгрөгийг голоор нэг ингэж нугаллаа. Дахиад араас нь дахиад нэг нугаллаа. Дээрээс нь доош нь нугаллаа. 1000 төгрөгийг үлээлээ. 10,000 төгрөгтэй боллоо. Одоо энэ би зааж өгье. Үүний тулд танд 10,000 төгрөг хэрэгтэй. Хоёрдугаар ойлгомжтой. Дахиад 1000 төгрөг хэрэгтэй. Хоёр шиг өөр мөнгөнд дэвшүүлэх хэрэгтэй. 10,000 төгрөгөө дундуур нэг нугаллаа. Дахиж нэг нугаллаа. Дээрээс нь доош нь нугаллаа. Нөгөө тийш нь эргүүллээ. Гарынхаа ард орлоо. 1000 төгрөгийнхаа ард ингэж байрлаа. Гарахын 1000 төгрөгийнхаа ард байгаа. Тэгээд эргүүлж үзүүлнэ. Эргүүлэхийн тулд гарынхаа ард ингэж нууж үзүүлнэ. Нөгөө тийш нь үзүүлнэ. Яг түр 10,000 нугалсантай адилхан. Баруун тийш нэг нугаллаа. Дахиад нэг нугаллаа. 1000 төгрөг чинь 10,000-ийнхаа 10,000 чинь 1000-ийнхаа ард байж л байгаа. Дээрээс нэг нугаллаа. Одоо харин хурууга 10,000-ын завсар хийлээ. Эргүүллээ. Ингээд болчих чинь 1000 төгрөг чинь энд байж байна. Наадлаас харагдахгүй. Нөгөө тийш харуулсаа гараараа ингэж харууллаа.